За энэ хуулийг би бас дэмжихгүй байгаа. Улаанбаатар гишүүнээс бас хүлцэл өчье. Мэдээж одоо хууль санаачлах эрх нь бол танд байгаа. Гэхдээ бид нар төрийн хүмүүс шүү. Төрийнхөө баяр наадмыг ингэж бас самарж болохгүй. Монгол төрийн их баяр наадам гэдэг бол цаашлаа бүр нарийн ярил Монгол улсын бэлэг тэмдэг шүү. Тусгаар тогтнолын бэлэг тэмдэг маш том асуудал. Өнөөдөр энэ баяр наадам дээрээ бид нар энэ баяр наадмын цэнгэл гэдэг чинь Монголын одоо утга учирыг илэрхийлж байгаа шүү дээ. Дэлхийн нийт ингэж харж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр одоо ийм нэг хачин хачин заалтууд ороод ирж бид одоо өнөөдөр төр барьж байгаа хүмүүс төрийн хуулинд өөрчлөлт оруулах эрхээ бид нар бас ингэж хамаагүй эдэлж болохгүй. Тэгэхээр энэ бас гишүүд хэлж байна. Ер нь бол энэ хуулиа бол бараг татаад авчвал яасан юм бэ? Ингэж бас төрийг хийх баяр наадмаар ингэж хамаагүй замбраагүй. Бид одоо олон улстай энэ олон улсын төвшөнд нийт глобалчлсан нийгмийн хэмжээнд сэтгэж ингэж улам сайжруулах, улам одоо олон улсын хэмжээний баяр наадам цэнгэл болох асуудал талаас нь харж ингэж засаж залж явах хэрэгтэй болохоос биш. Ингээд бас дотор нь янз янзын асуудал хойд урдхын тэр одоо түүх домог янз янз байж болно шүү дээ. Бид нар ч хөгжиж байгаа улс орн шүү дээ. Улам юм одоо сайжруулах, улам одоо дэлхийн төвшний хэмжээний баяр наадам болдог. Монгол улсаа өөдөн татдаг ийм сайхан хууль юмнуудыг санаачлах боломж олцсон нь зөндөө байна. Тэгээ энэ дотор яг ганц нэг 2 3 заалт бас байж болох юм. Гэхдээ энийг дагаад хэрвээ энэ хуулийг хилцэх юм бол энэ хууль батлагдана ш. Тийм болохоор миний хувьд бол бас энэ хуулийг бол хилцэх нь одоо зохисгүй гэж үзэж байгаа ш. Тийм болохоор дэмжихгүй байна. Тийм. За хуулийн төслийн үзэл баримталтай холбогдуулан гишүүд